Яг одоо үнийг сонсч мэдэрж байгаа чамд зориулж байна. Өнгөрсөн 10 жил, магадгүй 15 жил, 20 жилийн турш чи чимээгүйхэн хинт ч анзаарагдалгүйгээр асар их замыг туулжээ. Хин нэгэн чиний хичээл зүтгэлийг үнэлээгүй байж болно. Хинч чи сайн байна гэж хэлээгүй өдрүүд олон байсан байх. Гэхдээ үнэн бүхнийг чи өөрөө мэдж байгаа. Одоо хүртэл бууж өгөөгүй хичээсээр л байгаа. Сэтгэлээр унсан өдрүүд цөхөрч бүх зүйл утгагүй мэт санагдсан цаг хугацаа баггүй байсан байх. Магадгүй зүгээр ингээл буугаад өчмөр дахиж босмооргүй, дахиж оролдохыг хүсэхгүй ч гэсэн байсан байх. Тимээ тэр бүхнийг чи ганцаараа туулсан. Гэхдээ чи давж чадсан. Бууж өгөөгүй, үргэлжлүүлсэн. Одоо ингэ боддоо дэлхий дээрх тэр бум хүмүүс тундаас чи гэдэг хүн ганцхан. Чи тавтагдчихгүй. Чиний туулсан зам, мэдэрсэн мэдрэмж, гаргасан шийдвэр, төвчсөн шаналл энэ бүгдийг яг чам шиг туулсан өөр хүн юусоо байхгүй. Чи бол нэг хувь цорын ганц. Тэгээд өмнө нь би чадахгүй дээ гэж бодож исэн зүйлсээ аль хэдийн давж гарсан байна. Тэр үед боломжгүй юм шиг санагдажсэн давнуудыг чи давцсан зогсож байна. Тэгэхээр одоо өмнө чинь байгаа дараагийн саад, дараагийн даваа бас л давж болох зүйл. Чи чадна. Яагаад гэвэл өмнө ч гэсэн чадсан. Чи хин нэгнээс илүү байх албагүй, бас хин нэгнээс дутуу байх шаардлага байхгүй. Чиний ганц өрсөлдөгч бол өчигдрийн чи. Өнөөдөр чи өчигдрөөсөө жаахан л дээр байхад хангалттай. Өөрийгөө хайрл, өөрийгөө ойлго, өөрийгөө уучил, өөрийгөө шагна, заримдаа өөрийгөө зэмэл. Хинч чамайг хичээж байгааг хараагүй байж болно. Хинч чиний амжилтанд алга ташаагүй байж болно. Гэхдээ чи хичээж байгаа, чи тэмцэж байгаа, чи урагшилж байгаа энэ байхад л хангалттай. Зогсоод одоо нэг боддоо. Чи ямар их зам туулсан юм бэ? Чи хэдэн удаа унаад босов? Чи хэдэн удаа болох уу гэж бодоод үргэлжлүүлсэн бэ? Тэр бүхний тэсвэр төвчээрийн нийлбэр нь өнөөдрийн яг одоогийн чи. Амьдралаас аз жаргалыг заавал том зүйлээс хайх хэрэггүй. Жижиг зүйл ч гэсэн заримдаа дэндүү их үн цэнтэй байдаг. Өглөөний нар, нөмөрж байгаа хүнжил, дулаахан кофе, дуртай дуу, инээмсэглэл, шуудын жиргээ гэх мэт энэ бүгд ч гэсэн амьдралаас авч болох гоё мэдрэмжүүдийн нэг. Тиймээс өнөөдөр чи өөрийгөө шагнаарай. Чи үнэхээр сайн байсан, бас одоо ч гэсэн мундаг байгаа. Магадгүй нэг гүзээлсгэнтэй билүү, эсвэл дуртай заримгаа, эсвэл халуун анхлын үнэртэй кофе юу ч хийсэн болно. Дуртай зүйлсээ авч идээрэй. Гол нь чи өөртөө би хичээсэн, би чадсан гэж хэлэх хэрэгтэй. Ер нь тэгээд хамгийн чухал зүйл бол өөрөө өөрийгөө л хайрлаж нандинаж сурна гэдэг нь сэтгэлийн амар амгалан юм шиг санагддаг. Яадгийн хаяа алдчихлаа, шантарчлаа, уйлсан ч болно. Хаяа хичээхгүй байсан ч, муу байсан ч зүгээр дандаа дэндүү их мундаг хайж хичээх албагүй штэ. Тэгээд эцэст нь мэдээж чи ганцаараа биш, чи сул дорой биш, чи үнэхэр гайхалтай нэгэн мөн чи одоо ч цаашдаач гэрэлцээр байх болно. Үүнийг тэгээд дуустал нь үтсэн, сонссон чамд бас танд ирээдүйд тань тун утахгүй хамгийн сайн сайхан бүхэн хайлгаж цайлгаж ирэх байх гэж найдаж байна. Өөрийгөө хайрлаарай. Энэ дэлхийд хүн болж мэндэлсэнд чинь баярлалаа. Бид бүгд анх удаа бас сүүлийн удаа амьдарч байгаа болохоор нэг нэгэндээ зөөлөн байгаарай.